За та бүхэнд энэ оройн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бид нарт одоо маш сонирхолтой сэдвээр бэлтгэл тавихаар нэгэн чухал илтгэгч хүрэлцэн ирсэн байж байгаа. Бэлтгэлийн сэдэв юу вэ гэхээр доктортой хөгжлийг дэмжих нийгэм эв нэгдлийн эдийн засаг гэсэн сэдвээр за Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хэрэгжүүлж байгаа BEST хөтөлбөрийн мониторинг үнэлгээний ахлах мэргэжилтэн Хүрэг Дулан маань хүрэлцэн ирсэн байна. За уламжил ясаар болоод бид нар зочин илтгэгчээ бас танилцуулдаг. Тэгээ Хүрэг Дулан маань 2017 онд Будапештийн бизнесийн сургуулийг олон улсын эдийн засаг бизнесийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. За прогресс мониторинг болон бие даасан хараа тус үнэлгээ судалгааны чиглэлээр 2017 оноос хойшоо ажиллаж байгаа ийм туршлагатай мэрэгжилтэн байгаа. Тэгээд өнөөдөр биднэрт бол яг энэ доктортой хөгжлийг дэмжих нийгэм эв нэгдлийн эдийн засаг гэсэн энэ сонирхолтой сэдвээр бол өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд Пүрэв дуламдаа одоо нэг микрофоныг гэдэг шиг болж байна. Пүрэв дуламдаа За, микрофоныг шилжүүлье. за баярлалаа. За, за танилцуулсан болохоор одоо би шууд өөрийнхөө нөгөө танилцуулга руу ороод явчих гэж бодож байна. За, нийгэм эвнэглийн эдийн засаг гэдэг одоо юу тийм сонирхолтой сэдэв байгаа. За, юу гэхээр англиараа бол яг social and solidarity economy гэж нэрлэдэг байгаа. За, тэгээд монгол хэл дээрээ болгохдоо янз бүрээр одоо бас болгох одоо шинжтэй байгаа. Гэхдээ нэгэнт одоо монгол нэгээ цоо шинээр гэх юм да тий шинээр одоо мэдлэг болж нэмэгдэж орж иж байгаа, туршлага болж орж иж байгаа гэдэг утгаараа бидний зүгээс бол нийгэм эмнэлгийн эдийн засаг гэдэг одоо нэр томьёоллыг бол монголоор бол аваад байгаа. За тэгээд Аа, за өнөөдрийн та бүхэнд ерөнхийдөө бол нийгэм эмнэлгийн эдийн засаг гэдэг яг юу юм, хаанаас гаралтай, одоо ямар одоо хэлбэрээр одоо оршиж байдгийг тий, за бусад эдийн засгийн төрлүүдээс яг юугаараа ялгаатай юм, за хийгдсэн одоо хийгдээд байгаа танигдаад байгаа одоо судалгааны үр дүнгуудын яг юу байгаа юм, түүнээс гарч байгаа сайн жишээ тий, туршлагууд юу байгаа юм гэдэг талаар танилцуулаад за эцэст нь нийгэм эмнэлгийн эдийн засаг гэдэг маань өөрөө одоо мониторинг үнэлгээ судалгаа тий гэдэгтэй ер нь яаж хэрхэн холбогдох юм бэ гэдэг талаараас өөрийн одоо туршлагаас мэдлэгээс одоо хуваалцъя гэж бодож байна. За нийгэм эвнэглийн эдийн засаг гэдэг би өмнө хэлсэнчлэн social and solidarity economy гэдэг одоо нэр томьёо буюу одоо терминологи байгаа. За энийг монгол хэлний одоо нэр томьёонд буулгахдаа бид нийгэм эвнэглийн эдийн засаг буюу нинээс гэж ерөнхийдөө бол товчлоод одоо орчуулад байгаа. За энэ мань яг хаанаас гаралтай яагаад энэ нийгмийн эвнэглийн эдийн засаг гэдэг одоо сүүлийн үед яриад байгаа юм бэ гэдэг талаар одоо уг одоо санаачлага өгшлийг нь одоо ерөнхийдөө танилцуулбал олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ер нь бол санаачлаад анх одоо ер нь түүч хилээд аваад явж байгаа. За 2022 оны 6 дугаар сард одоо олон улсын хөдөлмөрийн байгууллагын баг хурлын 110 дугаар одоо ээлжиж чуулганаар зохистой хөдөлмөр ба нийгмийн эмнэлгийн эдийн засгийн тогтоолыг баталсан. За энэ тогтоол маань яагаад гинт батлагдсан бэ гэхээр үүх түүхээс нь одоо ерөнхийдөө бол нэг хуваалцъя гэх юм бол 22 он гэдэг чинь энэний өмнө нь бол тодорхой хэмжээнд яригдсан сэдв байгаад 22 оны гурлаараа одоо энэ тогтоол маань батлагдсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яасан бэ гэхээр хуучин бол одоо нөгөө нэг solidarity economy гэж угаасаа social economy гэж бол ярьдаг байсан байгаа. Энийг бол ер нь одоо нөгөө тэгээ одоо хоршооллын чиглэлээр ажиллаж байсан хүмүүс бол бүр илүү их тодорхой мэднэ. Хоршооллыг одоо ерөнхийдөө бол нийгмийн эдийн засаг юм а гэж одоо social economy юм а гэж одоо ер нь тодорхойлдог байсан. За хоршоол бол одоо нөхөрлөл гэх мэтчлэн одоо нэг хамтын одоо тий олон сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа тэр төрлийн бизнесүүдийг бол бизнесүүд маань одоо яг өмнө нь нэлээ одоо хэдэн зуун жил орол явж байгаа тийм. За гэтэл solidarity economy маань яаж яригдж ирсэн бэ гэхээр за бүр нөгөө solidarity гэдэг бол одоо юу хийндээ тийм
Францын одоо нөгөө нэг хувьсгал гэдэг ч юм уу тий эсвэл Фошин дээр одоо нөгөө нэг ажилчдаас гарч ирсэн эвсэл хөдөлгөөн дээр суулгуурлаж тэднийг одоо солидарити гэдэг бол байсан юм байна л да. За гэхдээ solidarity economy гэж одоо хэзээс ярьж эхлэх болсон бэ гэхээр а ковидтэй ерөнхийдөө бол холбоотой. Ковидын үед яасан бэ гэхээр том том бизнесүүд тодорхой хэмжээнд бол үлдсэн. Том бизнесүүд маань үлдээд жижиг одоо тодорхой хэмжээнд бол одоо нөгөө нэг халаа сэлгээний асуудлууд бол гарч ирсэн тий. Тэгэхээр том компаниудын маань хэмжээ жижигсгээд одоо том компаниудтай одоо тий үйлдвэрлэл үйлчилгээ гээ одоо борлуулдаг байгууллагууд байгаа тий жижиг бизнесүүд маань ялангуяа одоо хоршоолол нөхөрлөлүүд маань гэх юм да тий нийгмийн enterprise-ууд маань social enterprise-ууд маань одоо бас ингээд нөгөө зах зээлээс бас тодорхой хэмжээнд хасагдаж эхэлсэн. Эсвэл тэр төрлийн бизнесүүд маань ерөнхийдөө бол одоо дампуурах чиглэлд орж эхэлсэн тий. Тэгэхээр энэ үед одоо ер нь баруун Европтоо за Испани тий одоо ингээд одоо Герман, Франц гэх мэтчлэн одоо тэр зүгийн одоо баруун Европын орнуудын тэр төрлийн жижиг бизнесүүд маань өөрсдөө дотроосоо одоо нэгдээд одоо солисид одоо хийгээд яасан бэ гэхээр ер нь одоо өөрсдийнхээ тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулад бид нар ажилдаа одоо орлоготой тий амжиргаагаа ингэж тогтвортой авч явж залгуулахын тулд бидэнд одоо ямар нэгэн байдлаар энэ бизнес олох хэрэгтэй байна гэд одоо нөгөө энгийн нэг эзэн дэсэн бизнесмен одоо буцаад олон одоо юу гэх юм те ажилчдын мэн одоо сайн дурын эвслийн үндсэн дээр одоо тэр бизнесүүд маань амьд явж ирсэн. За энэ ингэж явсаар хагаад одоо за энэ төрлийн бол эдийн засгийн одоо оролцоо бол ялтчгүй одоо байх хэрэгтэй юм байна те тэгээ солидарити экономи байх хэрэгтэй юм байна гэдэг одоо өөхтөө хөгжил нь бол бас илүү одоо ковидын үед одоо хэрчээ авч эхлээд за энэ чиглэлээр одоо баруун Европын орнуудын одоо судалгаа шинжилгээ тий одоо тэр зүйлүүдэн хийгээд төслүүдэн хэрэгжээд явсаар 2022-ны 6 дугаар сард одоо зохистой хөдөлмөр буюу одоо decent work and social and solidarity economics юм одоо тогтоол нь гарсан байгаа. За энэ тогтоол гарснараа юу болсон бэ гэхээр social өмнө нь зөвхөн solidarity economy гэдгийг social and solidarity economy болгоход одоо үндсэн нийгэм тодорхойлтыг нь бол гаргаж ирсэн. За энэ тодорхойлолтоор бол нийгэм эдийн засаг нийгэм байгаль орчны чиглэлээр одоо байгаль орчны чиглэл үйл ажиллагаа явуулдаг одоо аж ахуй нэгж байгууллагуудыг тэгээд компани одоо хоршоо холбоо нөхөрлөл гэх мэт энэ төрлийн байгууллагуудыг бол байж болно. За эдгээр байгууллагууд нь сайн дурын үндсэн дээр одоо харилцан бие биендээ тусалдаг хамтын ажиллагаатай буюу одоо cooperative за ардчилсан оролцоотой буюу одоо нэг эзний өмч бол биш одоо нэгдсэн байдлаар нэг хүн нэг саналын эрхтэй гэдэг шиг тий нэгдсэн байдлаар одоо ардчлалын одоо зарчим дээр засаглал нь одоо тулгуурлаж суйрлаж явдаг тийм бизнесүүд байна. За нөгөө талаар энэ маань бас хараат бас бие даасан бизнесүүд байж болох юм байна гэдгийг бол гаргаж ирсэн байгаа. За нөгөө талаар за энийг ингээ харах юм бол ерөнхийд нь цогцтой бол хамтын ажиллагаатай харилцан бие биендээ тусалцдаг гэдээ одоо гаргаад ирж байгаа тий. За нөгөө талаар ялт зайлшгүй бас нэг тодорхойлт нь орж ирэх хэвээр одоо индикатор одоо үзүүлэлт гэх юм бол хөрөнгөний хэмжээ байгаа одоо капитал тий. За энэ одоо олсон орлого ашиг буюу одоо тий surplus гэдэг байгаа. Тэгээ одоо бизнесийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа ашиг орлого одоо мөнгөө хөрөнгөө тухайн одоо байгууллагаа хөгжилдөө эсвэл одоо байгууллагатай ажиллаж байгаа ажилчдынхаа одоо сайн сайхны төлөө за цаашлаад байгууллагаасаа цаашлаад одоо нийгэмдээ тий одоо community гэж ярьдаг шүү дээ тий эргэн тойрондоо байгаа холбоотой одоо нөгөө нийгэмдээ за цаашлаа бүр society гэдэг шиг тий тэгээд цаашлаад дахиад бүр томдоо ярих юм бол орж иж байгаа хөрөнгөийнхөө тодорхой хэмжээний хувь нэмрийг бол байгаль орчиндөө зарцуулдаг одоо ийм бизнесүүд байвал энэ маань social and solidarity economy гэсэн одоо категорид одоо бууж болох юм байна гэсэн ийм тодорхойлтыг бол гаргаж ирсэн. За энэ тодорхойлтоос ингээ харахад бол бүгдийг нь одоо өнгөөр ялгаад өгсөн байгаа нь одоо айгу бас тийм ойлгомжтой байдаг. За одоо жишээ нь хамтарсан байх ёстой, олон нийтийн оролцоотой, сайн засаглалтай байх ёстой тий. За хөрөнгийг бол ингэж зохицуулсан байх ёстой. Ингээд мэдээж хамтдаа ийм бүгдийг шийдвэрлээд ажиллахад цаашлаад одоо цаашдаа нөгөө нэг бизнесмен тэгээ үйл ажиллагаа маань цаашдаа
илүү тогтвортой үргэлжлэхийн тулд яах ёстой вэ гэхээр үнэт зүйлс буюу одоо core values гэдэг байгаа байхгүй юу? Бизнесийн одоо vision дээр тулгуурлаж, vision дээрээ тулгуурлаж гарч ирж байгаа үнэт зүйлс одоо core value-га тодорхойлцсон тэр нь одоо шударга байна. Тэгээ одоо ингээд хамтдаа одоо зохистой хөдөлмөрийг одоо бий болгоно, амжиргаагаа одоо дэвшлүүлэхийн төлөө одоо ажиллана гэх мэтчлэн энэ үнэт зүйлсийг тодорхой болгосон бизнесүүдийг бол social and solidarity economy байна гэж одоо орчуулад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нийгэм эмнэлгийн эдийн засагт маань орж байгаа категорид орж байгаа бизнесүүд байна. Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн энэ гурван үзүүлэлтийг одоо гурван одоо төвшөнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ гурвыг л одоо ингээд нэг нь жижиг, нөгөөх нь том те эдийн засаг нь том байгаад нийгэм нь жижигхэн байгаад байгаль орчин нь одоо бүр жижигхэн байдаг ч юм уу тий. Энэ хэмжээ, энэ гурван одоо цагиргийн маань хэмжээ гурван өөр байхгүй. Тодорхой хэмжээнд одоо ингээд ижил хэмжээтэй явна л гэдэг одоо үндсэн ухагтхооныг бол хэлж байгаа. За тэгээд эдгээр одоо чиглэлийн бизнесүүд маань ямар бизнесүүд байж болох юм бэ гэхээр за мэдээж ашигын төлөө гэсэн одоо тийм пүүс корпорац тий том компаниуд одоо жишээ уул уурхайн компани гэдэг ч юм уу тий хэдий уул уурхай майнинг одоо эрдэс тий минералын чиглэлийн одоо бизнесүүд маань одоо байгаль орчиндынхаа одоо ээлтэй үйл ажиллагаа хийж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд одоо ингээд нөгөө байгаль орчинд нөлөөлөөд дахин сэргээн засварлах ажил хийж байгаа гэдэг утгаараа бол за нийгэм юм нийтлэлийн засагт бол мэдээж одоо тий уул уурхай эрдэс баялаг чиглэлийн одоо бизнесүүд маань орохгүй. За цэвэр одоо ашигын төлөө пүүс корпорац компаниуд маань орохгүй. За харин нөгөө талд яг тэр одоо давхаргын маань доот талд байгаад байгаа. Тэ хоршоо холбоо нөхөрлөл одоо сан буюу одоо фаундейшнууд тий сангууд үйл ажиллагаа явуулдаг тий. Тэгээд нийгмийн enterprise буюу social enterprise-ууд одоо хамгийн олон хүмүүсийг хамарсан, бизнесүүдийг хамарсан. За mutual funds, mutual одоо хамтын сангууд гэдэг байгаа. Тэгээд бүлгүүд, өрхийн бизнесүүд за албан бус бүлгүүд self help group гэж одоо ерөнхийдөө бол англи хэл дээр нэрдэд байгаа. Тэгэхээр одоо манайхаар бол манай Монголын жишээгээр бол хамгийн тод жишээ бол self help group буюу бүлгүүд гэдэгт бол одоо хадгаламжийн бүлгүүд бол ороод идэг. Дэлхийн цөмгөөс гэх юм да тий олон улсын хөдөлмөрийн байгууллага санаачлаад одоо ингээд хөгжүүлээд байгаа өрхийн төвшөнд гарч ирж байгаа бизнесүүдийг тий одоо ингээд бүлэг хүмүүс маань нэгдээд тий хамтарсан одоо хадгаламжийн бүлэг байгуулж байна. За малчид маань нийлээд малчдын бүлэг гэдээ бас байгуулдаг тий. Тэр бүлгүүд маань одоо энэ категорид бас орж ирэх юм гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл за бүлгүүд буюу өрхийн бизнесүүд, entrepreneur гэдэг хүмүүсээс одоо дээшээгээ бол яг албан бизнесүүд буюу одоо тодорхой хэмжээнд статустай албан бизнесүүд байна. Нөгөө талаар албан бус бизнесүүдийг одоо бас оруулж ирж байгаагаараа айгуу тийм онцлогтой байгаа гэж болно. За нийгэм эвнийхлийн эдийн засгийг одоо бүр одоо эдийн засгийн том зургаар нь гэх юм одоо харах юм бол за мэдээж тий нийгэм манай орчлон хорвоо ертөнц дээр ажиллаж байгаа төр байна мэдээж тий хувийн хвшил байна. Нөгөө талд одоо гурав дахь эдийн засаг буюу гурав дахь салбар буюу одоо social societies тий иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд гэх мэтчлэн гэр бүлийн бизнесүүд одоо бүгдээрээ багтаж байгаа тий. За тэгэхээр нийгэм эвнийхлийн эдийн засаг маань энэ гурван том одоо секторын одоо яг алинд нь багтаад байгаа юм бэ гэдэг нь бол энэ зургаас бол айгүй тодорхой харагдаж байгаа бах. За мэдээч төр бол ойлгомжтой тий үндэсний хэмжээний эсвэл орон нутгийн хэмжээний төсөвт одоо тэр төрлийн бизнесүүд одоо байгууллагууд маань байна. Төрийн өмчит компаниуд гэх мэтчлэн тий. За хувийн хвшил дээр бол мэдээж миний өмнө дурдсанчлан пүүс компаниуд, групп компаниуд, том бизнесүүд тий за байж байгаа. За тэгвэл төр хувийн хвшлийг одоо нэвтгсэн одоо энэ улбар одоо purple өнгөтэй дээр бол мэдээж одоо сүүлийн үед бас нэлээд яригадаад байгаа тий. Төр хувийн хвшил одоо буюу одоо public private partnership гэдэг одоо нэг юу болоод байгаа шүү дээ тий. Төр хувийн хвшил хоёрыг хоорондон холбох нэг хүүр бүхий одоо нэгж бас
PPP бас байж ажиллаж болох юм аа гэж одоо гарч ирээд байгаа тий. За мэдээж энэ PPP-д одоо яг нийгмийн нийтлэлийн эдийн засгийн одоо категорид орж байгаа тий байгууллагууд буюу SSC entities маань яг 100% бас хангалттай бас орж чаддаггүй. За тэгэхээр 3 дахь эдийн засгаас буюу төрийн бас байгууллага нийгмийн юунаас бол мэдээж нийгмийн нийтлэг эдийн засгийн оролцогч байгууллагууд маань илүү төлхөө орж ирж байгаа. За тэгэхээр энэ гурвын одоо баял одоо яг гол цөм дунд нь байгааг л бол нийгмийн нийтлэг эдийн засгийн одоо байгууллагууд юм аа л гэж нэрлэдэг байгаа. За үүнд мэдээж иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд, за хоршоо холбоо, нөхөрлөл, янз бүрийн тийм одоо сүлжээ байдаг шүү дээ тий. За сүлжээ, нийгмийн enterprise, social enterprise гэх мэтчлэн юмнууд маань орж байгаа. За энийг одоо нөгөө яг өмнөх слайдн дээр минь гарсан яг энэ байна гэдээ одоо ингээд 5 6 одоо жагсаалт байгаа тий. Тэгэхээр энэ жагсаалтыг бол олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан тогтоолын дагуу бол одоо яг энэ байна гэсэн нэршлүүд байгаа. За тэгтэл мэдээж энэ байгууллагууд маань баруун Европтой нэг тий, зүүн Европтой нэг өөр байна. Азад нэг өөр, за зүүн өмнөд Азад нэг өөр, тэгээ төв одоо манай Монголын хувьд бол бас нэг арай өөр одоо аж ахуйн нэгж байгууллагууд байна тий. Тэр утгаараа одоо яалтчгүй нэг тодорхой хэмжээнд модификацууд одоо судалгааны үр дүнд орж ирэх хэвээр болж байгаа. За тэр утгаараа бас арай өөр нэгшлүүд бас гарч ирээд байх мэтлэлтэй гэж хэлмээр байна. За одоо энэ дундаас харахад бол дахиад нийгмийн нийтлэг эдийн засаг болоод ингээд арай нэг өөр юм гараад ирвэ гэдээ бас хүмүүс маань гайхаж байж магадгүй. За тэгэхээр нийгмийн нийтлэг эдийн засгийг ер нь бусад одоо эдийн засгуудаас юугаараа ялгаатай юм бэ? Яаж ялгах юм бэ те? Бусад нь яг юунд чиглээд идэв? SSC маань яг юунд чиглээд байгаа юм бэ гэдэг нь бол SSC-г бол ерөнхийдөө бол цөм гэж болно. Эсвэл одоо нөгөө umbrella тий одоо нэг одоо эдийн засгуудын маань одоо нэг том шүхэр гэдэг ерөнхийдөө ойлгоцоход бол болно. За SSC маань мэдээж нийгмийг одоо байгаль орчин эдийн засаг энэ гурван зүйлийг яг тэнцүү одоо хэмжээтэйгээр хангаж явна гэж ажиллаж байгаа. За энэ тэнцүү хангаж явж байгаад маань яг ямар одоо салбарууд буюу одоо индастри тий сектор биш индастри одоо саб секторууд гэдэг ч юм уу тий орж ирэх юм бэ гэвэл одоо нөгөө нэг хамгийн сүүлийн үед одоо манай бас гарч ирээд байгаа нөгөө нэг care economy гэдэг тий халамжийн эдийн засаг гэж орчуулад байгаа тийм ээ. Тэгээ care economy буюу одоо purple economy маань SSC-ийн бас нэг хэлбэр яалтчгүй мөн. Ялангуяа одоо за Монгол дээр бол одоо судлагдсан байдал ч юм уу тий бид нарын ерөнхий мэдлэгээр бол яг care economy байдаг тий гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүмүүс ч гэсэн одоо эсвэл одоо тий тодорхой хэмжээнд ингээд хүүхдтэй холбоотой ашигын төлөө бус одоо хангалттай хэмжээний ашиг болж чаддаггүй одоо бизнесүүд ч гэсэн одоо энд бол ороод явж байгаа. За тэгвэл care economy нь одоо зүүн өмнөд Азийн орнуудад бол бүр илүү одоо том тий тусдаа одоо ийм хөдөлгөөнтэй тусдаа одоо тийм тэр бүх хүмүүсийг нэгтгэгдсэн нэг холбоотой гэх ч юм уу тий эвсэлтэй байдаг учраас энэ бол ялтчгүй альбан бус одоо self help group гэдэг байгаа нэг юуных нь бас нэг хэлбэр юм а гэж ойлгож байна. За бас green economy байна. Одоо манад одоо ногоон бизнесүүд, ногоон эдийн засаг гэдэг тий ялтчгүй технологи янз бүрийн дээр суурилж байгаа гэдэг утгаараа тэр хэмжээнд тодорхой байнгын одоо тийм одоо ашигтай байгаад чадахгүй гэдэг ч юм уу тий тэр одоо ногоон бизнесүүд маань бас орж ирж байгаа. За orange economy гэдэг байна. За circular economy буюу одоо тойрог эдийн засаг тий. За тойрог эдийн засаг бол одоо ингээд хогоо англи нь ялгадаг гэх мэтчлэн тий eco labelтай байна гэх мэтчлэн одоо манад бол энэ төрлийн бизнесүүд маш их болсон. Тэгэхээр circular economy гэдэг одоо чиглэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд маань бас нэг SSC-ийн нэг хэлбэр юм а гэж ойлгож байна. За yellow economy, innovation economy, одоо digital economy гэх мэтчлэн одоо энэ эдийн засгууд бол бүгдээрээ одоо нийгэм нийтлэг эдийн засаг буюу social solidarity economy гэдэгт маань хамаарагдаж байгаа юм а гэж ойлгож байна. За тэгээд энэ дээр бас нэг товчхон басан ганц тайлбар хэлгээд яагаад одоо SME гэдэг байгаа шүү дээ тий одоо small and medium sized enterprises гэд байхад буюу
жижиг дунд ЖДБ гэд байхад дахиад нийгэм ивэ нийтлэлийн эдийн засаг гэд ингээд ороод ирвэ гэд те. Яагаад гэвэл жижиг дунд бизнесмен тэргүй нөгөө нэг хошоо холбоо нөхөрлөлөд байгаа шүү дээ. Эсвэл жижиг бизнесүүд маань байгаа шүү дээ гэж одоо хүмүүс бодож мэдгүй. За тэгэхээр нэг юм байгаа. Нэг л хариулт байгаа. Тэр нь юу вэ гэхээр ЖДБ-г бол бид нар бол юугаар ангилдаг вэ? Тэ ЖДБ-г хоёр л үзүүлэлтээр ангилдаг шүү дээ. Нэг нь одоо ажиллаж байгаа ажлах хүчнийх нь одоо хэмжээгээр нь 9-9-тэй 10-аас 50 бизнестэй ажилчдтай байгууллагыг бол орноо. За нэгдүгээр үзэн шалгуур үзүүлэлт нь, хоёр дахь шалгуур үзүүлэлт бол capital size тийм ээ. Одоо хөрөнгийн хэмжээ хэр их одоо орлого олж байгаагаар нь ашиг олж байгаагаар нь тий одоо ангилдаг. Нэгсэндээ хөрөнгийн хэмжээгээр л ороод ирчихэж байгаа. Тэрэнд SME гэдэг одоо шалгуур үзүүлэлтэд ямар нэгэн байдлаар circular economy одоо хувь нэмэр оруулж байна уу? Ногоон эдийн засаг байгаа юм уу тий? Эсвэл нийгэмдээ одоо байгаль орчиндөө одоо ээлтэй бизнес үгүй юу тий? Гэх мэтчлэн одоо нийгэм байгаль орчин гэдэг хоёр зүйлийн талаар бол ямар нэгэн индикатор байдаггүй учраас SSC маань одоо ингээд бас нэг том яалтчгүй том тоглогч бол орж иж байгаамаа. За хэрвээ зөвхөн circular economy эсвэл зөвхөн care economy гэдэг үзье тий. Тэгэхээр бусад одоо нөгөө нэг care economy чиглэлд ажилдаггүй буюу одоо тий одоо нөгөө нэг хүүхд харах үйлчилгээ гэдэг ч юм уу тий гэрдээ хүүхдээ хараа сууж байгаа нэг бизнес хийх гэж байгаа бүлэг хүмүүсийг л авч үзээд бусад одоо жишээ нь одоо юу гэдэг хөдөөж хуу дээр ажиллаж байгаа нэг хоршоо бол эсвэл ой дээр ажиллаж байгаа нэг одоо нөхөрлөл тий ой нөхөрлөл гэдэг байгаа шүү дээ. За гих мэтчлэн ийм хүмүүсийг орхигдуулчихна тий. Тэгэхээр энэ бүгдийг л одоо ерөөсөө нийгэмдээ байгаль орчиндөө тэгээд эдийн засагтаа энэ гурван цөмийг гурвуулангийг нь авч явж байгаа green economy, circular economy, одоо purple economy тий энэ бүх экономинуудыг нэгтгээд л social and solidarity economy гэж өөрөндөө бол нэрлэдэг байгаа. Тэгэхээр алийн ч орхигдуулахгүй тэгш тэнцүү авч явах одоо ганц боломж бүхий одоо категори байж бас болох юм а гэдэг одоо юу тий одоо хандлага одоо хүн бие судалгаа шинжилгээний үр дүнгууд бол харагдаад байгаамаа. За тэгээд өмнөх одоо энэ бүх care economy ч юм уу тий green economy энэ бүгдийг шинжүүдийг агуулад байгаа нийгмийн нэгдлийн эдийн засгууд маань үнэт зөвлөлттэй байх хэрэгтэй гэж байгаа. За одоо ийм бизнесүүд маань мэдээж хамгийн түрүүнд ил тод хариуцлагатай байх хэрэгтэй, зохистой хөдөлмөрийг эрхэмлдэг байх хэрэгтэй. Нэгсэн тавраар хэлбэл одоо бизнесүүд маань нийгэм эдийн засаг байгаль орчинд хувь нэмрээ оруулж байна гэсэн хэрний одоо хүүхдийг ажилуулдаггүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. 8-аас илүү цагийн хүн ажилуулдаггүй тий 8-аас илүү цагийн хөдөлмөр эрхлэлт байхгүй гэх мэтчлэн. За тэгээд эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа гэдэг утгаараа яг нөгөө нэг fair тий одоо шудраг хөдөлмөрийн хэмжээ одоо ямар нэгэн тийм одоо нөгөө hierarchy байхгүй гэдэг утгаараа нэг хүн нэг саналын эрхтэй гэдэг ч юм уу те нэг гишүүн мань захиралдач гэсэн одоо өөрийнхөө үзэл санаагаа илэрхийлээд тэгээ тодорхой хэмжээнд эрх ашиг хамгаалах, бусдын эрх ашиг хамгаалах те нэгдсэн байдлаар хамтарсан одоо бизнес гэдэг утгаар одоо бүгдээрээ яг тэгш хэрэгтэй байна. Тэ ямар нэгэн үйлчлэгт өртөхгүй байна гэх мэтчлэн. За одоо тэгээд одоо бизнесийн хүрээнд бол энэ тий. За бүр томдоо бол мэдээж хүн төрөлхтөн байгаль ертөнц ихтлхий тий одоо хүрээлэн буу амьдарч буй байгаль орчиндөө одоо ээлтэй үйл бизнес заавал явуулнаа. Ямар нэгэн одоо мод бут сүүгийг одоо тасалж аваад тэрийг гадаа авч ирээд зараад байх юм бол энэ бол SSC биш юм аа. Ямар нэгэн байдлаар бид нөгөө нэг value гэдэг юм аа айгуу тийм гаргаж ирэх ёстой гэдэг одоо үзэл санааг илэрхийлээд байгаа. Тэгэхээр одоо энэ бүгд бол ерөнхийдөө бол нөгөө хоршоолол дунд бол айгүй түгээмэл байдаг. Энэ үнэт зүйлс бол энд одоо хоршооллоос хүмүүс байгаа бол одоо хоршоолагчид тий хоршооны гишүүд байгаа хоршооны чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс бол мэдж байгаах ихэнх одоо юмнууд нь бол үнэт зүйлс бол хоршоонд байдаг. За тэгэхээр энэ бүх одоо үнэт зүйлсийг бид нөхөрлөл, холбоо, нийгмийн enterprise, тэ social enterprise удад бас ингэ суулгаж өгөх ёстой. Бүх хүн тэгш эрхтэйгээр одоо бизнес эрхлээд одоо шударгаар хөдөлмөрөө үнэлүүлээд тэгээ шударгаар одоо энд оролцох боломжтой юм аа. Ингэснээрээ бид цаашлаад
Тэгээ өөрийнхөө эдийн засгийнхаа хэрэгцээг хангацсан хүмүүс нь нийгэмдээ, хүрээлэн буй орчиндөө, байгаль орчиндөө бас ингээд хувь нэмэр оруулахын тулд одоо явах чадамжтай, сэтгхүүдтэй тий одоо болдгиймаа гэдгийг л одоо эндээс бол харагдаад байгаа. За энэ шийдвэрийг бол энд би яагаад оруулж ирсэн бэ гэхээр Нюби ерөнхий ассамблегээс одоо энэ 2023 оны 3 сарын 27-ны өдрөөр бүр одоо ингээд тогтоолыгаа бүр шийдвэр болгоод гаргацсан. За энэ шийдвэр болгож гаргахад Нью-Йоркт байдаг одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гишүүн орнуудын төлөөлөлд сууж байгаа шүү дээ. Тэндээс баталгааж гаргахад улс орнуудаас одоо ингэж нэм түүхчилэгч гэх юм да тий пианер болж working group-т нь орж ажилласан хэд хэдэн улсууд байдаг. За одоо баруун Европоос бол Испани, Франц, Герман гэх мэтчлэн тий. За тэгвэл Азийн орнуудаас хамгийн сонирхолтой нь Монгол улсын тогтоолын одоо шийдвэр болгож гаргах одоо багийн түүхчилэгч одоо орнуудын нэгэнд нь бол Монгол улс бол байсан байгаа. Тэгэхээр ер нь бол бид нарт бас одоо уг нь бол одоо боломж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага бол одоо яг ийм байх юм аа гэдэг одоо үндсэн одоо зөвлөмж бүхий одоо гайдлайн өгөөд явж байгаа тий. Тэгэхээр гайдлайнаар бол тодорхой хэмжээнд SSE гэдэг зүйлсийг бол тодорхой хэмжээнд эрх зүйн зохицуулалтанд оруулах ёстой. Үндэсний статистик ч юм уу тий ямар нэгэн байдлаар энийг одоо бүртгүүлжүүлж албажуулах ёстой. Дата тоо мэдээлэл цуглуулдаг байх хэрэгтэй. Бодлого боловсруулалтаа эдгээр одоо түлхүүр үг хэрэглүүдийг одоо ашиглах хэрэгтэй. Цаашлаад одоо энтэйгээ холбоотой судалгаа шинжилгээ мэдээлэл түгээх, мэдлэг дамжуулах тий сургалт хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлээд хөгжүүлээд явах ёстой гэх мэтчлэн одоо энэс олон мэдээж юм одоо зөвлөмжүүд байгаа л да. Яг гол одоо бид нарт хамгийн сонирхолтой байж болох зөвлөмжүүдээс бол дуртахад бол юм байна. За надад одоо хэдэн минут үлдсэн байгаа үлээ энэ дэги 40 минут байгаа. Одоо 12 минут үлдсэн байна. 12 минут үлдсэн байна тий. За. Тий. За ойлголоо. Би тэгэхээр бас одоо яг талдаа ороод байгаа болохоор за тэгээд эндээс би ерөнхий одоо ингээд яг ямар хугацаатай ямар бусдаас яаж ялгагдахыг ярьсан бол одоо би яг Монголд яагаад энийг яриад байгаа юм бэ гэдэг талаас нь буюу одоо яриа гэж бодож байна. Яагаад тэгэхээр олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлаад одоо яг нийгмийн эмэгтэйчүүдийн эдийн засгийг одоо бэхжүүлсэн гэх юм уу да тий гэдэг ийм төслүүдийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн байгаа. За энэний нэгдүгээр үе шат нь бол Азийн орнуудаас ер нь бол миний өмнө хэлсэнчлэн нөгөө одоо баруун Европын орнууд гэх юм да тий одоо ÖСД-ийн орнууд гэдэг ч юм уу Европын албан Америк гэх мэтчлэн эдгээр аль үжи хөгжсөн байгууллагууд маань ингээд энийг бол ингээд юундаа шингээгээд тий тодорхой гаргацсан. Гэтэл Азад бол одоо хамгийн одоо сул байгаад байгаа. Тийм рүүднээсээ олон улсын хөдөлмөрийн байгууллагаас илнэг төвчилээд одоо энэ хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлсэний хоёрдугаар үе шат нь бол Монголд хэрэгжсэн. За нэгдүгээр үе шат нь болохоор за Азийн орнуудаас бол Солонгос, Япон, Хятад, Малайз, Сингапур гэсэн одоо энийг Хятад гэсэн одоо үндсэн нэг 5 6 орныг бол хамарсан. Нэг жил одоо төсөл хэрэгжүүлээд одоо нийгэм эмнэлэгтэй эзэн засгийг одоо төлөөлөгч байгууллагууд байна уугүй юу тэдэнд юу тулгамдж байна гэсэн одоо судалгаа төслийг хэрэгжүүлсэн байгаа. За хоёрдугаар үе шатанд нь мэдээж аз болоход Монгол улсаас орж ирсэн. За Монгол улс, Тайланд, Казахстан, Вьетнам, Камбож гэсэн юм 5 улсыг бол одоо нийгэм эмнэлэгтэй эдийн засгийн одоо зураглалыг гаргах юм уу тийм төсөл маань төсөл судалгаа маань хэрэгжээд бол дууссан байгаа. За ингэснээр энэ төслөөр бол одоо ерөнхийдөө бол эдгээр одоо нийгмийн эмнэлэгтэй эдийн засагт одоо харьяалагдах оршин холбоо нөхөрлөл нийгмийн enterprise гэсэн одоо энэ категорид багтах аж ахуйн нэгжүүд маань Монгол улсад бол байгаа нөө үгүй юу тий. За байгаа бол эмтнэр маань яг ямар хууль тогтоомж юунд одоо харьяалагдаж ажилладаг юм бэ? Хин нь ханаа юугаа хийдэг юм бэ? Эдгээр хоорондоо холбоотой юу үгүй юу тий. Ингээ ерөнхий нэг юм маппинг гаргах одоо зорилготой байсан. За байгаа бол эдгээр байгууллагуудаас бол одоо ингээд тоон болоод чанарын судалгаа авч үзье. За чанарын судалгаанд буюу илүү кейс судалгаа хийгдээ. Кейс судалгаагаараа эдгээр байгууллагуудад маань одоо яг ямар одоо
сорилт хүндрэл бэрхшээлүүд тулгамдж байна. Ямар боломжууд байна, нөөц боломжууд байна. Одоо ямар одоо давуу тал, сул тал байна гэх мэтчлэн. Тэгээ энэ талаараа тодорхойлоод за доктортой хөгжлийн зорилтод ер нь хэрхэн нөлөө одоо хувь нэмрээ оруулж байна вэ? Зохистой хөдөлмөрийн эрхлэлтэнд одоо бас хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ гэдэг талаар бас судалж үзсэн юм судалгаа байгаа. За Монгол Улсын хувьд бол одоо манай югаар бол та бүд бол мэдж байгаа хоршоо холбоо холбоо бол төрийн бас байгууллага гэдэг статус донд тэгээ хоршоо маань өөр гэсэн хуультай нөхөрлөл маань одоо яг нөхөрлөл гэхээр ч одоо нөгөө хуулийн фирмүүдийн одоо нөхөрлөл байгаад байдаг. Тэрнээс яг одоо хуулийн фирм бол цэвэр ашигын төлөө одоо ямар нэгэн байдлаар байгаль нийгэм орчинд эдийн засагт бол хувь нэмрээ оруулж байгаа нөлөөлж байгаа гэдэг юм бол байхгүй. Тэгэхээр ойн нөхөрлөлүүдийг бол авах боломжтой. Гэтэл ойн нөхөрлөл маань өөр тусдаа хуультай. За нөгөө social enterprise гэдэг нь өөрөө ингээд ямар нэгэн хууль бол байдаггүй. Нэг бол компани тухай хууль захирагдана, нэг бол төрийн басны хуультай захирагдана. Үгүй бол ерөөсөө хуульгүй ямар нэгэн статусгүйгээр одоо информал экономи болж явдаг гэх мэтчлэн. За тэгээ сан тэгээ холбоо гэх мэт бүгдээрээ ер нь бол ихэнх одоо бизнесүүд маань SSC-д багтах ихэнх бизнесүүд маань төрийн бас байгууллага гэдэг статуст бол ер нь бол ихэнх нь бол хамрагдаж явдаг нь бол энэ судалгаанаас бол харагдсан. За компаниудын маань зарим нь бол өөрсдөө болов бид нар бол яг SS юм уу гэдэг байгаа. Гэхдээ компани бол өөрөө хуулиараа бол ашигын төлөө байгууллага шүү дээ тий. Тэгэхээр SSC-ийн одоо тодорхойлолтоор үнэт зүйл value-гаар бол компани бол нэг эзний өмч тэгээ ямар нэгэн тийм одоо ардчилсан зарчимтай биш одоо ажилчид ажиллаа хийгээд цалингаа аваад явна. Одоо тогтсон ашиг бол гарч иж байгаа ашгийг бол эзэн өөрөө одоо хүртнэ гэсэн одоо зарчмаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх одоо бизнес төрийн басын далбаанд ор явж байна. За ойн нөхөрлөл гэж байгаа хүмүүс маань ингээд бүр үнэхээр одоо энэ юмнаас бол хасагдсан байна. За нийгмийн enterprise-ууд гэдэг энэ хамгийн сонирхолтой сэдв. Social enterprise-ууд бол Монголд бол үнэхээр одоо олноороо уламжлалт одоо бизнесээс одоо ялгаатаагаар бол орж ирж байгаа нь бол одоо харагдаж байгаа. За гэтэл энэ байгууллагуудыг мань одоо нэгтгэх, тэг оруулах ямар нэгэн тийм статус одоо юу захирах одоо захирлага одоо тэгээ governing хийгээд явах административ одоо тусалцаа үзүүлээд явах тийм одоо хууль байхгүй холбогдох байгууллага нь байхгүй холбоо эвслэн байхгүй гэдэг ч юм уу тийм байдлаар л явж байгаа нь бол харагдаж байгаа. За тэгээд цаашлаад яг одоо энэ хийгдсэн хууль эрх зүйн орчин маппинг хийж гаргасныхаа дараагаар бидний судалгаагаар бол нөгөө кейс судалгаануудыг бол хийсэн. Кейс судалгаандаа бол нэлээд орон нутгуудаас тодорхой хэмжээнд хамруулахыг бол зорьсон. За манай нөгөө нэг Монголын хувьд бол нөгөө хоршоо гэдэг бол нийгмийн эмнэлгийн эдийн засгийн хамгийн нэг том төлөв бол хоршоо болоод ороод ирж байгаа. За хоршоо маань яадаг вэ гэхээр ихэвчлэн хөдөө орон нутгуудаар гэдэг. Монгол Улаанбаатарт бол маш бага төвлөрдөг. Дундын хоршоо л ямар нэгэн байдлаар логистик, маркетинг хийх зорилготой дундын хоршоод ер нь бол Улаанбаатартай байдаг тий. Тэгэхээр ингээд яг гол одоо оролцогчид маань ингээд тархаа бутархаа Монгол тий ингээд энэ тэнд одоо байрлсан гэдэг утгаараа бол хамгийн том одоо чаленж буюу одоо хүндрэл бэрхшээл бол энэ тархаа бутархаа байгаа. Гэхдээ нэгдэх сонирхолтой амжиргаагаа дээшлүүлэх сонирхолтой хоршоодууд одоо холбоо гэж бас өөрсдөө нөхөрлөл гэж бас өөрсдөө бас зарим одоо малчтын одоо бүлгүүд маань нэрлээд байгаа. Тэр бол амжираад одоо ингээд ажиллаад байгаа. Гэтэл яг одоо нөгөө нэг юм төвлөрсөн нэгдсэн одоо систем гэх юм уу та тий тэр юм маань байдаггүй. Тэгэхээр одоо биднээс бол хамгийн одоо тулгамдж байгаа нь жижиг дор бүрнээ одоо анхан шатны хоршоо болоод нөхөрлөл болоод одоо ингээд яваад байгаа боловч ямар нэгэн байдлаар нийгэмдээ хувь нэмэр оруулъя, байгаль орчиндөө хувь нэмэр оруулъя гэж байгаа боловч 10 өрх эсвэл 20 өрхийн хэмжээнээс ерөөсөө хэтрэхгүй байгаа нь бол одоо энэ судалгаагаар бол харагдаж байгаа юу бол байгаа. За тэгээд бас нэг
энэ нийгэм одоо SSC-ийн маань төлөөллүүдийн нэг бол би нэг хадгаламжийн бүлэг, малчтын бүлэг бол гэж хэлсэн тий. Тэгэхээр хадгаламжийн бүлгүүд бол одоо сүүлийн үеийн нэг хөгжлийн олон улсын одоо хөтөлбөрүүдээр дамжуулаад одоо Монгол улсад нэлээдгүй орж ирсэн нэг нь бол хадгаламжийн бүлгүүд. За хадгаламжийн бүлгүүд бол орон нутаг орон нутгууд ялангуяа MNCCI-ыг одоо худалдаж үйлдвэрийн танхимыг одоо түвшгэлсэн гэх юм да тий. Тийм одоо бүлгүүд бол нэлээдгүй бол байдг нь бол харагдчихсан. За энэ донд ер нь одоо нэг аж ахуйн одоо нэг статус бүхий том байгууллагыг төгссөн бүлгүүд хадгаламжийн бүлгүүд байна. Айгүй тийм системтэй явдаг одоо юу гэх юм. Айгүй томрох шинжтэй. Яг тэгэхээр яг орж байгаа хүмүүс нь ч гэсэн дандаа тийм тодорхой хэмжээнд ийм бизнес хийцэн гэхдээ цаашдаа одоо бизнес хийх болсон. Одоо өөрийнхөө одоо ингэж мөнгө одоо тодорхой хэмжээнд эргэлдүүлэх яах сонирхолтой гэдэг ч юм уу. Тэгэхээр ингэж манай хадгаламжийн бүлгүүдийн өөрөө динамик нь бас одоо ямар нэгэн тодорхой хэмжээнд одоо зохицуулалт хэрэгтэй байгаа нь бол бас энэ судалгаанаас бол харагдчихсан. За мэлчтийн бүлгүүдэд бол хамгийн түрүүнд бол одоо энэ бол хэрэгтэй зохицуулалт бол хэрэгтэй яг хошоо юм уу нөхөрлөл юм уу тий тэгээд анхан шатны хошоо маань буцаад хоёр дахь тэгээд дунд шатны хошоотойгоо яаж холбогдох юм яаж одоо ингэж нийгэмдээ байгаль орчимтой хувь нэмэр оруулах вэ гэдэг талаар л ах хэвээр. За тэгээд энэ бүлгүүдийн бас нэг хамгийн том төлөвлөл нь Монгол улсын онцлог нь өөрөө энэ нөгөө ойдол хийдэг, ойдлын бизнес эрхэлдэг тий. Монгол дээл хувцасаа ойдчдаг. Хажуугаар нь бас нөгөө нэг юм форум янз бүрийн юм цамц өмд одоо ойчдаг тий. Орон нутгуудад бол энэ нөгөө ойдлын бүлгүүд бас аюух байгаа нь бол харагдаж байгаа. За энэ нэг айгуу гоё тийм сайн жишээ бол ингээ ховдын нэг сайн жишээсэн. Бүгдээрээ одоо ийм хүмүүс ингээ ганц бие гэр гэртээ ингээ машинтай байсан ойдл ойдог байсан хүмүүс минь жижиг учраас бид нар ч орон нутагта нэгдээд бие бинийгээ таниад танилцсан гутаа бөөнтөө ерөөсөө бүгдээрээ нэгдэж нэг газар орж сууя. Дээр үе нэг ойдлын цех гэдэгтэй адилхан. Гэт энэ газрыг түрээслээд бүгдээрээ машин авч ирээд өөрөөсдийнхээ яг одоо тоног төхөөрөмжөд авч ирээд түрээсээ хувааж төлөөд нэг одоо баг хамт олон болж одоо энэ дээр ингэж орж байгаа нь өөрөө ялцчгүй одоо ингэж нийгмийн одоо бас нэг юм тий одоо нийгмийн одоо хэрэгцээ тий нийгмийн сайн одоо үйл ажиллагаанд бас оролцож эхэлж байгаа нь болоод айгүй сайн хэрэг байсан. За цаашлаад ийм хүмүүс минь ер нь одоо хүмүүс чинь ингээд хоорондоо нэгдээд эвсэд ирэхээрээ энэ хүмүүс эхний ээлжинд бол бүгдээрээ өөрсдийнхөө ойдог байсан бол сүултээ ер нь бол энэ ганцаар ойрох нь бол айгүй тийм efficiency одоо биш вэ те айгүйх цаг алдчихэв. Тэгэхээр бүгдээрээ одоо ингээд юм дамжлагд орцгоё гэж сүултээ бүр айгүй тийм дамжлагд ороод одоо дээлээ ч юм уу одоо орж ирсэн захиалга хийгээд айгүй одоо бүтээмжээ бол 2-3 дахин нэмж чадсан. Ийм одоо сайн туршлагатай юмнууд бол байгаа. Тэгэхээр эднэрт одоо яг ямар одоо SSC-ийн талаас одоо дүгнээд аваад үзэх юм бол энэ хүмүүст яг ямар дэмжлэг хэрэгтэй юм бэ гэхээр энийг дэмжих одоо холбоо хэрэгтэй. Холбоо хамгийн ихэнд одоо ийм хүмүүс одоо яг энэ одоо дэмжлэг байх юм бол энэ хүмүүс дараагийн түвшинд орох гэдэг байна тий. Тэгэхээр энэ хүмүүс ерөнхийдөө тодорхой хэмжээнд эдийн засгийн хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. За өөрсдийнхээ яг одоо community-гийнхаа хэмжээнд бол хэрэгцээгээ social хэрэгцээгээ бол хангачаад байна. За одоо дахиад одоо өөр бүлэг хүмүүсийг яаж нэмж болох вэ? Эсвэл цаашаа бүр одоо нэг ховд аймгийнхаа хэмжээнд яаж одоо хувь нэмрээ оруулж болох вэ гэх мэтчлэн ингээд дэвшээд илүү хамтраад эвсээд явах боломж бол байгаа нь бол харагдаж байгаа. За тэгээд за энэ нийгэмд үйлчлэх одоо энэ маш олон төрлийн одоо энэ байгууллагууд байгаа. За энэ дундаас би одоо энэ нийгмийн enterprise гэдэг чинь өөрөө бас одоо уламжлалт одоо манай ашигын тий бизнесээс маш эрс ялгаатай өөр одоо бизнесийн төрлүүд бол аливаа гараад эхэлсэн шүү дээ тий. Гэхдээ бид нар ингээд ялгаж чадахгүй. Яа тэгэхээр за энэ бол ямар нэгэн байдлаар бизнес байна. Бизнес юм чинь мэдээж компани байх хэрэгтэй гэдээ ойлгож үү тий. Тэгэхээр энэ чинь компани маань өөрөө яг уламжлалтаараа бол ашиг олоод тий гарах ёстой тийм л бизнес агаад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар эргэлдүүлэн буцаагаад нийгэмдээ зарцуулан байгаль орчиндөө зарцуулан гэсэн юм бол тэр хэмжээнд бол яг за мэдээж том групп компаниудын хувьд бол нийгмийн хариуцлага гэдэг утгаараа тийм бол байна. Гэтэ нийгэм эвнэглийн эдийн засгийн одоо core value-гийнх нь тэгээ 6 value байсан шүү дээ. Тэгээ дээр value-гийнх нь нэг бол ерөөсөө одоо юу хийндээ тий
ажилчдынхаа хүүхдийн маяраар бэлэг өгж байгаа нь өөрөө бид нар нөгөө одоо юу хинтээ те компани хариуцлага юм аа. Эсвэл ажилчдынхаа нэг юунд явуулж байгаа маань компани хариуцлага юм аа. Эсвэл нэг мод тарьсан байна компани хариуцлага юм аа. Тэ гих мэтчлэн ингээд ойлгоод байдаг. Энэ бол ерөөсөө тэр core value бол биш. Энэ ингээд ерөөсөө нэг удаагийн л зүйл. Эсвэл тэр хүнд зүгээр л бэлгийн юм ингээд өгчөж байгаа. SSC-ийн core value-ийн нэг нь бол хамтраад нэгдээд яаж илүү олон хүмүүсийг энэ бүлэгтээ нэгтгээд илүү олуула хүч төрн одоо эхлээд одоо community-дээ тий эргэн тойрныхаа хүрээлэлдээ дараа нь нийгэмдээ дараа нь байгаль орчиндөө нөлөөлж болох вэ гэдэг арай аюу тийм том алсын хараатай юм байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ч өөрөө тасралтгүй явдаг гэдгээрээ бол нийгмийн enterprise-ууд хоршоо нөхөрлөлүүд мань яалтчгүй бол энд бол энэ салбарт бол орж ирж байгаа нь бол тодорхой байгаа. Тэгэхээр нийгмийн enterprise дээр байгаа маш олон бизнесүүд бидний судалгаагаар бол харахад бол нэг бол статусгүй явж байгаа албан бус бизнес болоод явж байгаа. Нэг бол компани болоод явж байгаа. Үгүй бол ТББ болоод явж байгаа. Тэгээ ТББ өөрөө ашиг олж болохгүй буцаагаад ингээд зарцуулах хэрэгтэй гэдэг тий гэх мэтчлэн. За яг одоо нэг олоостой бол төрийн бас байгууллагуудыг бол бас яг SSC-ийн нэгж бол бас биш юм аа гэж бас үзээд байгаа. Яагаад тэгэхээр төрийн бас байгууллагууд бол тодорхой хэмжээнд одоо нэг юм төсөл хөтөлбөр янз бүр юмнаас бол хараад байх магадлалтай. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд санхүүжилт авч байгаа бол тэр санхүүжилт маань яг тэр одоо тогтсон хүрээндээ л одоо очиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ бизнесүүд маань өөрсдийнхөө бизнесээрээ нэгдээд хийсэн бол орсон орлогоо арай өөр одоо байдлаар дахин зарцуулах, эргэн зарцуулах бол боломжтой юм аа гэдэг нь бол гэдгээрээ арай өөр одоо хугацаа яригадаад байгаа. За ингээ харахад бол SSC-г бол одоо орж байгаа бүх аж ахуйн нэгжүүд бүгдээрээ SDG-ийн 1 тэ 17 12 5 7 гэх мэтлэн ийм бүх одоо юунд байна хамаарагдаж байгаа одоо хувь нэмрээ оруулж байгаа харамсалтай нөгөө нэг манай ялангуяа орон нутгууд байгаа энэ жижиг бизнесүүд маань энэ SDG-д маань хувь нэмрээ оруулаад байгаагаа мэддэггүй. За одоо шинэ хамгийн энгийн жишээ гэх юм бол манай нэг судалгаанд оролцсон бизнесүүд маань бас нэг хоёрын бизнес болсон. Гэхдээ компани байгаа. Тэр компани маань яасан бэ гэхээр ажилч зөвхөн эмэгтэйчүүдийг ажилуулдаг. Эмэгтэйчүүдээ ихтэй хэзээ ч 8 цаг суулгадаггүй. Бүгдээрээ ингээд юм уян хатан цагийн системээр амьдталдаг. Тэр өрдөө 10 хүрэхгүй одоо эмэгтэйчүүдийг ажилуулж агаад маш жижиг одоо бизнес байгаа хгүй юу? Орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа. Бизнес хэрнээ алужээ одоо нөгөө нэг доктортой хөгжил, эдийн засгийн өсөлтөд одоо ингээд тэгээ гендерийн мэдрэмжтэйгээр гих мэтчлэн ингээд ажиллаад байгаа хэрнээ ямар ч бичиг баримт, ямар ч одоо тайлагнал бэр нь доктортой хөгжлийн зорилтод оруулж байгаа хувь нэмэр гэсэн үг бол байхгүй. За ингэж оруулж ийн гээд хувь нэмэр оруулж байгаа шүү гэдгийг одоо нэг нэгтгсэн одоо репортинг одоо юу гэдэг тий дата нэгтгэл системжүүлэлт бол бүртгэлэлт байхгүй, рекординг байхгүй. Тэрнээсээ болоод одоо хинж мэддэггүй яг тухайн одоо яг граунд дээр байгаа тэр бүлэг гэдэг хүмүүс минь одоо бол мэдээж сайхан байгаа ч энэ одоо ингээд бусдад одоо нийгэмдээ цаашаа дэлгэрч өрөөсөж чадахгүй байгаа гэдэг утгаараа бас харамсалтай. Тэгэхээр SSC маань ялтчгүй мэдээж цаашаа одоо ингээд илүү сайн хөгжиж явах хэрэгтэй, илүү сайн мэдэгдэх хэрэгтэй, түгээгдэх хэрэгтэй, дэлгэрүүлэх хэрэгтэй гэдэг нь бол харагдаж байгаамаа. За ингээд ерөнхийдөө бол SSC-ийн экосистемийг дүгнээд базаад ерөнхийдөө бол ярахад миний хамгийн сүүлийн слайд дүгнээд базаад ярихад бол мэдээж SSC гэдэг экосистем нийгмийн эмнэлгийн эдийн засгийн экосистемд маань хамгийн томдоо мэдээж нэг олон улсын хэмжээнд тий арай илүү ямар одоо юу байдаг вэ гэхээр түүчэлж байгаа одоо нэгдсэн улсын байгууллага, олон улсын хөтөлбөрийн байгууллага, Европын холбоо, OECD-ийн орнууд гэх мэтчлэн тий эдгээр байгууллагууд маань алужийн сайн жишээ бүхий байгууллагууд нь байна. Хууль одоо хөтөлбөрүүд нь тий legal framework нь хөгжсөн байна. Policy-ийн дагаад яг тэр хэмжээгээр бодлого хөтөлбөрүүд нь хэрэгжигдсэн байгаа. За тэр хэмжээгээр дагаад хажууд нь судалгаа шинжилгээ одоо тий юуг яаж сайжруулах хэрэгтэй юм бэ гэх
гарцсан байгаа. Тэгэхээр энэ бол ялцчгүй нэг одоо экосистемийн бидний одоо нэг суралцаж явах хэрэгтэй, learning хийж явах хэрэгтэй. Тэ хэм хэмжээ одоо юугаа барьж явах хэрэгтэй юм бол ялцчгүй мөн. За олон улсаас мэдээж одоо бүс нутгийн хэмжээнд бууж ирнэ. Бүс нутгаас одоо үндэсний хэмжээнд одоо бууж ирэх хэрэгтэй тий. Тэгэхээр үндэсний хэмжээнд бол SSC-г одоо бүтээн энэ менежмент экосистемыг бас нэг юм дизид болгоод бариад явахад бол мэдээж нийгмийн эвнэгдлийн эдийн засаг гэдэгт одоо нэгдсэн нэг одоо хууль тогтоомж биш юм а гэхэд ядаж нийгмийн эвнэгдлийн эдийн засаг гэдэгт байгаа хошоо холбоо нөхөрлөл тий нийгмийн энтерпрайзуудыг минь өөр өөрсдөд нь тохирсон тий одоо хууль эрх зүйн орчноор нь одоо хангаж өгөх шаардлагатай түнд нь тохирсон одоо бодлого хөтөлбөрүүдийг боловсруулад бодлого хөтөлбөрүүдийг боловсруулахын тулд мэдээж холбогдох үндэсний одоо тэргүүлэх одоо vision 250 гэдэг ч юм уу тий энэ бүх одоо шаардлагатай документуудад бүгдэнд нь одоо SSC гэдэг ч юм уу SSC-ийн холбогдлолтой оршин холбоо нөхөрлөл гэх ч юм уу тий энэ бүх институтыг бүгдийг нь суулгаж өгч одоо нөгөө нэгдсэн системд оруулж өгөх зайлшгүй бол шаардлагатай. За 3 дугаарт нь гэх юм бол мэдээж нөгөө инфраструктур буюу одоо enabling бизнес хийх одоо тэр орчныг нь хамгийн түрүүнд бүрдүүлж өгөх хэрэгтэй тий. Тэгэхээр SSC гэдэг бол энэ байгууллагад байж байгаа бол одоо эдгээр маань энэ газар царайлагдана тий. Хөдөлмөр нийгмийн хамгаалалт царайлагдана. Энэ нь бол одоо quality дээр ялагдана тий. Ингээд одоо буцаад одоо энэ харилцан дэмжлэгээ аваад явнаа. За энэ ингэж маркетагаа холбогдно гэдэг ч юм уу тий. Хүний нөөцөө ингэж сайжруулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр талын одоо дэмжлэг хөгжүүлэх одоо хөтөлбөрүүдийг хөгжлийг одоо хөгжүүлээд аваад явах бол шаардлагатай байгаа. За 3 дугаарт нь 4 дугаарт нь гэх юм бол мэдээж санхүүжилтийн асуудал хамгийн чухал орж ирж байгаа. Манай судалгаан дээр бас мөн одоо орж ирж байгаа юм нь бол ерөөсөө бас нэг томрохгүй тий яг тэр одоо эвсэд нэгдээд нэг болчоод тий цаашаа ингээд 10 болох гэтэл одоо 5 л алхачаад зогсчоод байгаа нэг бол мэдээ санхүүжилтийн асуудал байдаг. За санхүүжилтийн асуудлыг болоод мөн одоо энэ олон улсын байгууллагуудаас дамжуулаад шийдвэрлэх маш олон боломжууд байдаг юм билээ. Боломжууд байна тий эсвэл одоо governing хийж байгаа одоо засгийн газар байна тий тодорхой хэмжээнд юм фандинг тусгаж өгдөг ч юм уу. Манай зөвхөн NISM-ийн фандинг гэж байдаг тий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих фанд байдаг. Гэхдээ тэд нар маань зөвхөн одоо ингээд юм компаниар хязгаарлагдаад зогсчод байгаа байхгүй. Нөхөрлөл авч чадахгүй одоо хоршоо хөгжүүлэх самд ээжижил хоршоод маань авж байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нийгмийн enterprise-ууд маань энэний одоо алинд нь ч орж чадахгүй гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн ингээд бас гадуур нь үлдээд байгаа учраас энэ бүгдийг одоо legal framework-оор зохицуулах яалтчгүй экосистемээр нь шийдэхийн тулд хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөр, боловсруулалт, санхүүжилтийг нэгдсэн байдлаар шийдэж өгөх бол зайлшгүй шаардлагатай. За 5 дугаарт нь мэдээж хамгийн чухал нь бол судалгаа шинжилгээ үнэлгээний асуудлуудыг тий статистик дата мэдээлэл за мэдээлэл сайн түгээх одоо мэдээлэл түгээх гэх мэтчлэн одоо ажлуудыг бас тусгаж өгснөөрөө энэ бол нэм цогц нэг экосистем гарч ирэх юм а гэж бол бодож байгаа. За суучлаарай. Одоо хамгийн сүүлийн юу бол одоо эндээс би бол ер нь бол mail одоо гэдэг юм одоо тий monitoring evaluation learning nexus бол ер нь бол ингээд авчуулаад яриад яваад исэн гэж бодож байна. Тэгэхээр mail nexus бол ялтчгүй өмнөх өндөр гарч байгаа бол research and analysis гэдэг дээр бол зайлшгүй бол орж ирэх бол шаардлагатай. Тэгэхээр энд бол одоо мониторинг үнэлгээний чиглэлээр ажиллаж байгаа одоо мэрэгчлэнүүд одоо мониторинг үнэлгээний чиглэлийн одоо national одоо capacity building бол ялтчгүй SSC гэдэг зүйлийг бол анхаарах нь бол зүйтэй бол харагдаж байгаа. Яагаад тэгэхээр бид нар энэ бүх жижиг одоо нэгжүүдийг бизнесийн төрлүүдийг нэг одоо SSC гэдэг umbrella дор оруулаад тэгээ эднэрийн одоо тодорхой хэмжээнд судалгаа, шинжилгээ, үнэлгээгийн хийгээд энийгээ тогтмол эсвэл одоо ингээд тий тодорхой хэмжээний давтамжтайгаар гэдэг ч юм уу гэх мэтчлэн хийгээд явхад бол яалтчгүй мониторинг үнэлгээний одоо хэрэгцээ шаардлага одоо тий боломж opportunity бол байгаа нь бол яалтчгүй бол харагдаж байгаа. За тэгээд цаашлаад дахиад одоо нөгөө нэг SSC гэдгийг мань Солонгос одоо Азийн орнуудаас бол Солонгос бол хамгийн сайн түүчилж явж байгаа улсууд юм бол нэг Солонгос. За Солонгос улс бол SDG-ийнхаа тайлан гаргадаг. SDG-ийн маань тайландаа
том одоо корпорациудын тэгээ Samsung гэх мэтчлэн одоо том компаниудын SDG-д оруулж байгаа хувь нэмрийг тусдаа SSE орж байгаа, SSE-д орж байгаа одоо нийгмийн enterprise-ууд тий одоо SSE-д орж байгаа юунууд байгаа. Бүр SSE contribution to SDG гэдэг бүр тайлан гаргадаг. Тэгэхээр энэ бүгдээс суралцаад одоо манай одоо Монголын хэмжээнд одоо 2 дахь VNR гарчаад байгаа. Тэгэхээр 3 дахь, 4 дахь VNR дээрээ бид нар хэрвээ 2050 онд хүртэл шүү дээ тий 2030 онд хүртэл шүү дээ тий. Тэгэхээр 2030 он хүртэл бид нарт бас боломж хугацаа бол байна тий. Тэгэхээр энэ дээрээ ядаж нэг VNR дээр нь SSC-ийн нэг төлөвлөлтүүдийг SSC-г одоо бас яаж энд оруулж өгөх вэ гэдэг талаас нь бол ялцчгүй дуу хоолойгоо өргөж тэг хилцүүлэг өрнүүлж явах шаардлагатай гэж бол харж байгаа. За тэгээд VNR-т ч юм уу SDG contribution-ыг одоо яахын тулд хамгийн хэрэгцээ шаардлагатай юм байна гэм методологийн асуудал байгаа. Тэгээ методологи гэдэг бол хэрхэн яаж ямар одоо харгачлал тий ямар одоо индикаторын хүрээнд бид нар SSC-г SDG-д хувь нэмэр оруулж яах вэ? Эсвэл SSC-д хэрэгжсэн одоо төсөл хөтөлбөрүүдийн маань үр нөлөө тий импакт нь, перформанс нь, effectiveness нь ямар байгаа юм бэ гэдгийг бол үнэлэх бол зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ талын одоо specific индикаторууд бас хэрэгцээтэй шаардлагатай байгаа нь бол харагдаж байна. За баярлалаа. Анхаарал хандуулсанд асуулт тодруулах зүйлээд өдөр явцгаая тий. За продукт болондоо баярлалаа. Маш сонирхолтой бас шинэлэг ийм зүйл байлаа гэж бодож байна. За тэгээ манай оролцогчдоос бас асуулт байвал та бүхэн микрофоноо нээгээд асуугаарай. Бидэрт бас асуултанд хариулах хугацаа байгаа. Тэгээд айгүй олон асуултууд бас сая ингээд сонсч ирсэн чинь гарч ирж байна л да. Хамгийн нэгдүгээрт бол яг хөгжлийн шийдэл байгууллага бол нэлээд олон жилийн өмнөөс энэ жижиг дунд бизнесүүдтэй ажилласан тий өөртөө туслах бүлгүүттэй ажиллаж ирсэн юм туршлагатай байгууллага байгаа. Тэгэхээр ялангуяа энэ бүлгүүттэй ажиллахаар бүлгүүдэд түрүү ярьсан санхүүгийн том бэрхшээл гардаг. Тэгээд нийлж ягаад хин нэгнийхээ нэрэн дээр ингээд нөгөө албан бус учраас хин нэгнийхээ нэрэн дээр зээл авах гэдэг. Тэгэхээр бүлэг дунд нь зээл гардггүй тий. Нэг бол нөгөө бүлгийн зээл маань ингээд эрсдэх аюултай гэж санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй болоод байдаг. Тэгэхээр энэ талбар дээр нь та хэд маань ер нь энэ одоо SSC-г яг Монголын нөхцөлд яаж нутагшуулан буулгаж ийн вэ? Тухайлбал одоо хөгжлийн шийдэл байгууллага энийг яаж нутагшуул буулгаад үйл ажиллагаанд одоо хэрэгжүүлж ийн вэ? Энэ талаараа жаа ярьж. Зөв. За баярлалаа. Тэр үнэ энэ одоо яг энэ судалгааны үр дүн ч бас яг ингэж гарч байгаа. Одоо юу гэх юм бүгдээрээ ингээд маш олон төрлийн бизнесүүд байгаа. Тэг ялангуяа олуулаа нийлж хийж байгаа бизнесүүд дээр тий нөгөө эзэн тодорхойгүйгээд манайхан чи ер нь бол эзэн дээгүү дуртай юм л шүү дээ. Эзэн байхгүй учраас одоо олон хүний дунд мөнгө өгөөд буцаагаад тэрийг ерөнхийдөө бол харьяалах эзэнгүй учраас авч чадахгүй гэдэг одоо асуудлууд бол гараад тэрнээсээ болоод хоршоо менж, бүлгүүд менж тий ерөөсөө аль нь ч тэр нөгөө нэг хангалттай санхүүжилт авч чаддаггүй тий. Тэр утгаараа энэ бол ялцчгүй хамгийн том benchmark. За тэгэхээр манай хөгжлийн шийдлийн ер нь харилцагчид дээрэс нь одоо саяны судалгаанд орж байгаа юунуудын одоо үр дүнгуудээс харахад бол энийг одоо хамгийн түрүүнд одоо зохицуулж өгөх шаардлага юм. Бид нар ингээд дотроо яаж ингээд за та нар нийлээд нэг за эсвэл компани байгуулах гэдэг ч юм уу тий эсвэл TBB байгуулчих гээл тий гэл тэгэх юм бол одоо нэг дундагч интермедиарээ дундуур нь орж ирээд хийлээ гэхэд чинь чи өөрөө хэдхэн жилийн дараа ч юм уу хэдхэн сарын дараа зээлээ аваад янз бүрийн хүслээ хангаад төлөвлөгөө биелүүлчихэд тэгээд дараа явах магадлалтай шүү дээ. Яг бол хүчээр хийсэн учраас хүчээр байгуулсан учраас яагаад хүчээр байгуулж байгаа юм гэхээр хууль одоо эрх зүйн орчин өөрөө тэгж шаардаад байгаа учраас тэгж хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд энийг засах шаардлагатай боломжтой юм байна юу вэ гэхээр яалтчгүй энэ нөгөө нэг экосистем нь болчиход байгаа байхгүй юу. Экосистемд байгаа хууль эрх зүйн орчноо эхлээд хамгийн түрүүнд одоо бид нар тодорхой сайжруулж өгөх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин дээрээ бид нар
За одоо ингээд санхүүжилтийн асуудлыг яг энэ механизмаар шийднэ тий. Гэх мэтчлэн хэрэгээ маш тодорхой тусгаад өгчих юм бол энэ асуудлууд уг нь бол шийдэгдээд явах боломжтой байгаа. Тэгээд нэмж хэлэхэд бид нар бол одоо сая одоо энэ судалгаа бол зөвхөн Монголын төвшөнд яг ямар байна вэ? Энэ хүмүүс энэ санхүүжилтээ авч чадахгүй байна. Энэ хэцүү юм бэ? Яагаад гэвэл энэ бол статусгүй юм бэ? Тий харьяалагдгүй юм бэ гэдээ гараад ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө Азийн нөгөө одоо жишээ нь тий одоо Таиланд, тэгээ Вьетнам, Камбож гэдэг чинь бас л яг адилхан тийм одоо асуудлууд тулгарч байгаа байхгүй юу. За тэгтэл Азийн өөр нэг орнуудад одоо жишээ нь Солонгост бол аль үжи энэ асуудлыг бол шийдсэн сайн туршлагууд байгаа даа байхгүй юу. Тэгэхээр бидний одоо судалгааны нэг зөвлөмж эсвэл одоо би одоо ерөнхийдөө хариулахад бол энийг бас нэг жишээ гаргана. Бид нар өөрсдөө ингээд бас амар тийм гэж юм яахгүйгээр дотоод мэдээж одоо модификаца хийгээд гадны сайн туршлагаас бас одоо суралцаад ийм бүгдийг хууль журманд оруулаад өгөх бас боломж байгаа гэж бол харж байгаа. За, чемпион маань гараа өгсөн байна. За баярлалаа Бүжээ, маш сонирхолтой сэдвийг бас өөрийнхөө судалгаатай холбогдуулаад бидэнд мэдлэг мэдээлэл авсан маш их баярлалаа. Сүүлийн хэсэг дээр бас илүүтэйгээр дурдчихсан нөгөө жижиг одоо ингээл яг орон нутгтаа ч юм уу дор дорой аягүй их өөрчлөлтийг хийгээл яваад байна те тэр байгууллагууд хоршоонууд маань. Гэтэл яг одоо энэ тэдний хийж байгаа үр дүн импактуудын ч юм уу үндэсний түвшин нэгтгээ цаашлаад престиж рүүгээ репортинг хийхээр тэр системтэй дата цуглуулт ч юм уу ингээ байхгүй. Тэгээ тэр энэ том хэсэг тэр чигээрэл магадгүй SDG рүү нэх уягдахгүйгээр л алдагдсан боломж юм шиг л харагдаад байна л да. Тэгж нэг ойлголт зөв. Хоёрдугаарт яг чи бас энэ чиглэлээр мэрэгшээд явж байгаа хүний хувьд яг энэ жижиг дунд бизнес бичил одоо хоршоотын эднэрийн contribution to SDG-г яаж capture хийх арга зүй тий. Тэгээд одоо VNR репортын тулд хэдүүлээ мөрөөдөө л та дараагийн 3 дахь VNR тэрвэн орлоо гэхэд бид рүү яаж орж ийн гэдэг л юм репортлогдсон байх хэрэгтэй байдаг учраас энэ дээр чамд зүйл бас хуваалцах мэрэгжлийн талын одоо бусад улсуудаас харж байхад сайн туршлага ч юм уу юу вэ? За баярлалаа. Харин тийм энэ бол яалтчгүй алдагдсан боломж гэж би бас бол айгу санал нэгж байгаа айгу гоё юм тий. Энэ яа тэгэхээр мэдээж шин сэдв гэх юм одоо шин одоо ойлголт бид нар одоо зөвхөн нөгөө нэг ашиг хараад тий ашигын талаар яриад ингээд явах юм бол бид нар бол удаан амьдарч чадахгүй юм байна тий ингээд ямар нэгэн байдлаар биднэрт нийгэм байгаль орчноо бодолцох систем байна гэдэг талаар одоо аль үжи ер нь бол ковид бол харуулсан шүү дээ тий бид нар энэ одоо солидарити буюу одоо эв нэгдэлтэйгээр л байж иж бид нар бол ямар ч одоо цар тахал хүндрэл бэрхшээлийг бол давж гарах нь бол тодорхой юм бэ гэдгийг бол гаргацсан тий энийг бол манай одоо орон нутгуудаар байгаа ялангуяа одоо нөгөө нэг малчид эсвэл одоо малгүй одоо жишээ нь одоо тий зөвхөн ингээд хөдөлмөрөөр амьдардаг аймгийн төв дээр байгаа хүмүүс байгаа шүү дээ тий тэр хүмүүс мань аяйгуу сайн мэдсэн байт юм байна гэж бол гарсан. Бид нар бол яалтчгүй хамтрах ёстой. Яалтчгүй за одоо малтай бүр орон нутаг сум дээрээ байгаа хүмүүс мань одоо 5 айл бол 5 айлаараа нэг 5 км-ийн зайтай тий. Тэгээ 5 км бид нар явж очиод хуралдаад уулзаад эсвэл нэг бизнесээ нэгнийхээ нэр дээр гаргаад тэгээ нэг нь одоо тээвэрлэлтэнтэй яваад нөгөөх нь зарж борлуулад гэх мэтчлэн ингээд явхад бол бид нарт бол ерөөсөө асуудал бол байхгүй гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо яг одоо нөгөө нэг ковидыг ч юм уу цар тахлыг хамгийн хүнд бэрхшээлтэй үеийг туулаад үзсэн хүмүүс маань тэрг бол ингээд хүлээн зөвшөөрч байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол яалтчгүй SSE наацаж бол нэг хэлбэр муу юм байна. Тэгэхээр одоо бид нар энийг одоо ингээд хамгийн түрүүнд баталгаажуулмаар байна. Бид нарын одоо энийг хийж байгаа юмыг одоо үнэлээд дэмжиж явдаг одоо тий локал төвшөнд одоо дэмжиж явдаг тийм одоо дэмжлэг тусалцаа гэх юм одоо тий дэмжлэг тусалцаа гэдэг биднээс аюул зөв ойлгох хэрэгтэй юм билээ. Юу гэхээр дэмжлэг гэхэр чи манайхан зөвхөн санхүүжилтийн юмыг одоо яриад байдаг. Эсвэл нэг одоо юм өгөх ч юм уу тий тоног төхөөрөмж өгөх гэдэг. Дэмжлэг гэдэг чи өөрөө ингээд ядаж л бид нарыг одоо ямар төвшөнд явж гин одоо ер нь ямар одоо сургалт хэрэгтэй байна. Эсвэл
биднэрт цаг үе одоо өөр болж юм гэдэг шиг тий ийм одоо зөвлөмж мэдээллээр ингээд хангаад өгчтэй тийм газар бодлоо хэрэгтэй байна гэж байгаа. Тэгэхээр бид нар мэдээж энэ бүх хүмүүсийн эвлэгдээд нэгдчихэд байгаа одоо хүсэл сонирхол зорилго дээр нь яах ёстой вэ гэхээр энийг SDG-тэйгээ бид нар одоо уяхын тулд мэдээж хамгийн түрүүнд одоо нөгөө нэг локал төвшнөөсөө л хэлэх хэрэгтэй. Орон нутгийн төвшнөөсөө. Орон нутаг маань өөрсдөө яг энэ бизнесүүдээ бүгдийг нарийн сайн мэдж байгаа юм чинь энэ одоо бүртгэлэлт одоо янз бүрийн юмнуудыгаа тодорхой одоо гаргадаг чадамжтай ойлголттой байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ бүгдийг орон нутаг мэдээж одоо юу ахын тулд засгийн газраас тодорхой хэмжээнд энийг хууль эрх зөрчнөөрөө дэмжсэн байх хэрэгтэй болж байгаа тий. Тэгэхээр энэ бүгд ингээл хоорондоо ер нь бол яалтчгүй л нэг юм аалсын тур шиг ингээл уялдаад л байна л да. Тэгэхээр энэ бүгдийг явж явахад бидний басны нэг одоо мэл талаасаа тий мониторинг үнэлгээ чиглэлээр одоо ажиллаад байгаа. Энэний одоо үндэсний хэмжээнд хөгжүүлэе гэж зориод байгаа одоо бидний нэг бүлэг хүмүүсийн бас нэг боломж нь юу байна вэ гэхээр бид нар зөвхөн нөгөө нэг үнэлгээ хийгээд ахаас илүү энэ чинь research гэдэг нэг юм бас гарчаад байгаа шүү дээ. Research хийгээд learning хийх гэдэг байгаа тий бид нар одоо мэдээлэх хэвээр, таниулах хэвээр, хуваалцах хэвээр бид нар тий. Тэгэхээр энэ бүгдийг хийж явах юмнууд чинь зөвхөн одоо ингээд одоо юу хийндээ тий Улаанбаатарын төвшөнд ч юм уу юу хий national төвшин гэхээс илүү бүр одоо орон нутгууд руу тэгээд орон нутгийн бизнесүүд рүү бас очиж мэдлэгээ хуваалцах, мэдээлэлээ хуваалцах. Тэгээ одоо ингээд судалгаа юунууд авах тийм одоо боломж юунууд бол маш олон бол байгаа гэж бодож байгаа. За тэр наривчлсан индикатор тэр юуны асуудал бол ер нь бол ингээд маш олон газруудаас бас судалж байгаа юм байлээ. За Солонгос байна тий. Тэгээ одоо сая сүүлийн нэг хурлаас харж байхад бол яг энэ статистик дата мэдээлэл одоо тий статистик дата мэдээлэлтэй болно гэдэг чинь бид нар SDG-д хэрхэн хувь нэмэр оруулж явна гэдгийг одоо хэмжих анхан шатны одоо нэгж тий NSO гэдэг шиг тэр байгуулгын болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр чиглэлийн одоо методологийн хөгжүүлэх чиглэлийн одоо бас юм байгууллагууд бол түүчилээд бол гараад ирж байгаа юм билий. Солонгос байна, Турк байгаа, нөгөөх нь Испани байсан гэх мэтчлэн хэд гэдэг орнууд байгаа. Тэгэхээр тэр бүгдээс бид нар одоо бид нар миний бодлоор бол миний одоо харж байгаа өнцгөөс бол бид нар эхлээд SSC гэдгийг одоо шинэ засгийн газар гарчаад байгаа тий. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар юм policy dialogue гэдэг байгаа байхгүй одоо хилцүүлэг мэдээлэл түгээх тэр юм руугаа адраа илүү анхаарад энд SSC гэдэг хүмүүс одоо ингээд тэгээ тоглоомын гадуур хоцроод байна шүү, бүлгүүд хоцроод байна шүү, хоршоод хоцроод байна шүү. Энэ бүгдийг ингээд финанстайг нэгтгэх нэг юм нэгдсэн нэг юм одоо тэгээ policy framework бидэнд хэрэгтэй байна шүү гэд эхний ээлжинд энэ бүгдийг буулгуулж аваад тэгээд нөгөө талд одоо нэг олон улсууд маань биднээс төрүүлж яваад байгаа газрууд байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс нь бас ингээд тодорхой хэмжээнд юм судалгаагаа хийгээд төлөвлөдөө боловсруулаад тэрэнд нь одоо бид нар бас яаж одоо Монгол улсын зүгээс оролцож болох уу тий инициатив хийж болох уу гэдэг ч юм уу тэр бүгдэн дээр оролцоод явж байхад бол бидний хувьд бол нэг амар бол айхтар бол хоцорсон гэж бол айхтар бол бодохгүй байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нарын хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм бол янз бүрийн одоо тодорхой хэмжээнд policy dialogue энэ бүгдийг үүсгээд SSC movement гэж аягүй их ярьдаг юм билээ. Тэр нь болохоор хөдөлгөөнд өрнүүлэх гэдэг тий. Тэгэхээр ингээд энэ бүгд бид нэр байгууллагуудаа нэгдээд нэг хөдөлгөөн өрнүүлээд хилцүүлэг өрнүүлээд тэгээ бодлого хөтөлбөртэй тусгуулаад авах юм бол дараагийн одоо SDG-д одоо оруулж байгаа хувь нэмрийн цаг хугацааны яваар бол үнэлэх бол харагдаж байгаа гэж бодож байна. За баярлалаа бүрэлдэхүүнтэй. Чингээдээ баярлалаа. Асуулт баярлалаа. Тэгээд манай босод оролцогчдоос асуулт байна уу? За сая SSC-гийн экосистем гэдэг экосистемийг яаж бүрдүүлэх вэ гэдэгтэй холбоотой ингээ ярьсан чинь нэг юм бас санаанд орж ийн л да. Юу гэхээр бид нар нөгөө яг энэ SSC-г тайлагнах тийм энэ тайлагналын тогтолцоо бол ер нь жоохон дутагдaltaй байгаа тийм ялангуяа төрийн бас байгууллагын хоршоо нөхөрлөл бай ер нь энэ одоо секторуудын
тайлаглалын тогтолцоо өөрөө маш ойлгомжгүй. Тэгээ хаана очиод хэн нэгтгээд тэр нь яаж яваад энэ SDG-д хувь нэмэр оруулж байгаа гэдгийг тодорхойлох тийм тогтолцоо нь өөрөө их бүрхэд. Тийм учраас яг проблемтай аягүй санал нэгж байна. Энэ тогтолцоог эхлээд тодорхой болгож өгнө. Тэр тодорхой болсон тогтолцооноос маань биднэрт одоо нөгөө дараа нь нэгтгэх тайлан мэдээнд маань тэндээс нь гарч Яг ирнэ. үнэ. Жишээ нь одоо нөгөө малчит маань те нөгөө бүлгийнхэн маань тэр одоо өөрсдийнхөө одоо орлогын хэмжээгч гэдэг юм уу тэр мэдээллүүдийг хэн тайлагнаад хэн тэрийг цуглуулахын гэдэг энэ тогтолцоо өөрөө их тодорхойгүй байдаг. А дээрэс нь бид нар ер нь бол нэгэнт одоо SSC-ийн хамгийн гол амин чухал зүрх бол нийгэм болон байгаль орчинд хувь нэмрээ оруулах юм байна гэж би одоо ойлгож авч байна тийм. Зөв. Тэгэхээр яг энэ нийгэм байгаль орчиндөө энэ SSC байгаа газрууд маань яаж одоо хувь нэмэр оруулах юм бэ? Ямар Хэдийг өөрчлөлт хэмжих. авчираад байгаа юм бэ? Тэрийг хэмжих, өөрчлөлтөө Яг хэмжих зөв. бол бидний Тийм. чухал зарлага. Тэрнээс биш одоо яг бид нар нөгөө тайлагнал гэдэг бол тэрнээс нэг арай өөр асуудал гэдэг энэ бас үнцэг харагдаад байлаа. За. Тийм ээ. За баярлалаа. Үнэ За тэгээд дэгийн бүжиглээ хэлдэг зөв баярлалаа. тийм. За баярлалаа. Бид нар ер нь бол бүгдээрээ л одоо яг суралцаж явж байгаа тий learning хийж явж байгаа гэдэг утгаараа тий энэ бол бас сүүлийн 1 жил гарангийн хугацаанд миний зүгээс одоо судалсан нэг сэдвийн нэг бол ялтчгүй мөн тэгэхээр бас аягүй сонирхолтой байгаа. Ялтчгүй маш олон судлах зүйлс бол гапууд бол байгаа нь бол тодорхой байна. Үнэ бид нар зөвхөн эдийн засгийн юмыг бол хэмжиж байдаг. Гэтэ байгаль орчин нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг яг тий яаж хэмжих юм бэ? Тэрийг хэн тайлгнах юм бэ? Хэн тэрийг бүртгэж аваад ямар одоо хэмжээст оруулаад тий SDG VNR руу оруулах юм бэ гэдэг ч юм уу тий маш олон суралцах юмнууд байгаа. Тэгээ би бас одоо энэ дээр бас л өөрөө бас яг адилхан суралцаад явж байгаа хүний хувьд бол яг одоогийн байгаа өөрийнхөө нэг мэдээллийн төвшнийхаа ер нь бол оролцогчтойгоо хуваалцлаа. Тэгээд өшөө одоо яг monitoring evaluation чиглэлээр ажиллаж байгаа тий энэ чиглэлээр судалгаа шинжилгээнд дээр ажиллаж байгаа хүмүүс байна. Бас энэ нэг юм сонирхолтой судалгааны нэг юм сэдв тий gap бол opportunity бол байгаа нь бол эндээс бол харагдаж байгаа. Тэгээ бүгдээрээ суралцаад явах хаа гэж бодож байна. За баярлалаа. Үнэхээр яг тийм яг яахаар баярлалаа. байхгүй энэ бол аягүй тийм шин тий ийм гэптэй ийм хэсгийг бол яалтчгүй олоод судалсан байна. Үнэхээр одоо трендинг болж байгаа ийм чиглэл байна. Тэгээ бүжидээ баярлалаа. Бас манай үнэлгээний холбооны энэ чиглэлээр судлахыг хүсэж байгаа, өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа ийм гишүүд байх юм бол манай Пүрэв Дулантай, манай холбоотой холбогдоод энэ талаараас дэлгэрэнгүй унших, энэ судалгааны одоо тайлантай танилцах тийм энэ дүгнэлт зөвлөмжийг олж харах ийм боломжууд бас байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд өнөөдрийн одоо энэ вебинарт маань бас цаг зав гаргаад сонирхон шимтэн бас сонсож оролцсон бүх нийт оролцогчдод баярлалаа. Тэгээд дараагийн удаагийн үнэлгээний вебинараар эргээ уулзлаа. Баяртай. За баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.